Онцгой хөдөлгөөний байгууллагаас сар бүр нэм подкастыг хөтлөн хүргэж байна. За өнөөдрийн зочин цагуур оршин шинжилгээний газрын өрсөлдөөн мэдээлэл хэлтсийн ахлах мэргэжилтэн оюун чимэг студид хүрэлцэн ирсэн. За цагуурын байгууллагаас гаргадаг өрсөлдөсөн мэдээллүүдээр үндэслээд малчид иргэд тээвэрчид болцсошгүй эрслээс өртсөн сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тэгвэл яг энэ урьдчилсан мэдээг ер нь яаж гаргадгийг хүмүүс бид ер нь яаж зөв ойлгож түүнийг дагаж мөрдөх ёстой тийм ээ. Урьдчилсан мэдээ гэдэг бол бид нар ингээд өнөөдрийн байдлаар дэлхийн хууд бөмбөрцгтэр агаар мандалд тийм үү газрын гадраг болон агаар мандалд өндрөөш одоо ямар даралттай байна тийм үү хаана хүүт агаар хаана дул агаар хаана хурд тундас их орж байна тэрэн дээр яг бодит байдалд анализ хийгээд эх 5 хоногт тэр агаарын урсгалыг шилжүүлээд тийм ээ тэгээ прогнозлдог гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө ингээд өдөр болгоно апдейт хийгээд хугацаа өөртөх тусмаа манай прогнозын таарц наривчлал улам ингээд өндөрснө гэсэн үг. Тэгэхээр ер нь бол нөгөө гаргадаг сараар 10 хоногоор 5 хоногоор өдрөөр гээд те. Гэтэл эн чинь бас нөгөө цаг хугацааны нөхцөл байдал. За тэгэл тэнгэрийн хэлбэлцэх өөрчлөгдөх тохиолдол маш их гардаг байна. Нэг хоногийн өмнө 24 цагийн өмнөөс урьдчилан мэдээлсэн бол мэдээс таарц маш өндөр байгаа. 5 хоногийн дараах Улаанбаатарын прогноз бол арай магадлал 70-80% юм уу тийм үү. Хугацаа ойртох тусмаа бидний тооцоолж яснаас магадгүй агаар мандлын тэр бидний тооцоолж ясан юм жоохон хоцрох ч юм уу тийм үү жоохон төрүүлж явах ч юм уу хурд тундасны эрчим ихсэх ч юм уу бас магадгүй багасах ч юм уу тийм ээ тооцоололд маань баг зэрэг өөрчлөлт орсноос бас ингээд хугацаа ойртох тусмаа илүү наривчлалтай болдог. Тэр цаг агаарын мэдээллийг яаж ер нь тооцоолж гаргадаг юм бэ? Манайх ингээд 137 станц 187 харуулдаг бүх ингээд сум аймагуудад ингээд станц цагуурын станц өртөө байгаа шүү дээ. Тэгэхээр яг 7:50-аас 8 цагийн хооронд 10 минутанд нэгэн зэрэг ингээд хэмжилт хийгээд тэр мэдээлэл ингээд наашаа ингээд явуулаад тэрийг бид нар ингээд газрын зурган дээр нэгэсэндээ нөгөө эмч хүн ингээд хүнийг оншилдог шиг газрын зурган дээр газрын гадарга дээр хаана багдаралтай орон байна тийм үү хаана их даралтай орон байна хаар тундасны зоон байна. За тэрнээс гадна бас ингээд өндрийн мэдээ манай Улаанбаатар Өмнө Говь Овс Хөвсгөл аймагт ингээд өглөө 8 орой 20 цагт хоногт 2 удаа ингээд газрын гадаргаас дэше өндрийн мэдээ хэмждэг температур, даралт, за салхины хурд, зүг тийм ээ. Тэрнээс хамаарат жишээ нь өглөөний байдлаар Улаанбаатар хотод бол өндөртөө агаар мандал хэр зэрэг тогтвортой байна уу, тогтворгүй байна уу? Хэрвээ тогтворгүй төлөв байдал байх юм бол өнөөдөр тий хурд тундас бороо төр зургийн адар бороо ч юм уу тий орох магадлал өндөр байна гэж прогнозлно гэсэн үг. Аюултай үзэгдэлт хүрнэ, гамшийн үзэгдэлт хүрнэ гэдэг ингэдэг шүү дээ, тий. Энэ ер нь аюултай байдал, гамшийн үзэгдэлт хүрнэ гэдэг засгийн газрын тогтоолоор бол яг нөгөө тэдэн метр секундээс дээш явах юм бол аюултай хэмжээнд хүрнэ гэдэг ингээд тогтоогод өгсөн байдаг шүү дээ. Энийг ер нь яаж тогтоож прогнозлдог юм бэ? Засгийн газрын 286 дахь тогтоол байгаа. Бүр ингээд судалгаатай ингээд яг тогтоогдсон хэрэгтэр утга. Жишээ нь зуны уйлралтай холбоотой бол их бороо байгаа тийм үү? Их бороо, аадар бороо, мөндөр, хүйтэн бороо гэд. За тэгэхээр бид нар ингээд их бороо ямар үед бид нар аюултай үзэгдэл гэж үзэх вэ гэхээр 12 цагийн хугацаанд буюу өглөө 8-аас орой 20 цагийн хооронд энэ 12 цагийн хугацаанд 30 мм буюу түүнээс дээш бороо орох нөхцөл бүрдсэн үед бид нар яг бодит байдал дээр анализ хийгээд 24 цагийн дараа жишээ нь Казахстанд орж исэн бороо маань 24 цагийн дараа манай баруун аймагуудын нутгаарыг зүүн баруунаас зүүн чийшээ чиглэлтэй явж байгаа тийм ээ 24 цагийн дараа манай баруун аймагуд дээр орж ирэхэд энэ тундас маань эрчимшил нь ихсээд тийм ээ тундас их өгөхөөс бол бид нар тооцоо маш олон загварын үр дүн тэгээ тэн дээр анализ хийгээд тухайн инженер хүн хамгийн эцсийн шийдвэрийг гаргаад 30-аас дээш мм бороо орох нөхцөл бүрдсэн байна гэж үзэх юм бол бид нар их борооны сэрэмжлүүлэг мэдээ өгнө. За бүр 50 мм түүнээс дээш орох нөхцөл бүрдсэн байх юм бол өрсөлдсөн сэргийлэх мэдээ өгнө. Бидний нөгөө улаан дохиогоор тийм ээ. Тэгэхээр 12 цагийн хугацаанд 30 мм үе түүнээс дээш орох юм бол аюултай үзэгдэл болох нэ гэд бид нар сэрэмжлүүлэг мэдээ бичнэ. За 50-аас илүү орох нөхцөл бүрдсэн байх юм бол бид нар өрсөлдсөн сэргийлэх мэдээ бичнэ. За аадар борооны хувьд бол ерөнхийдөө 3 цагийн дотор маш богино хугацаанд их асгадаг шүү дээ. 3 цагийн дотор 30 мм орох нөхцөл бүрдсэн байх юм бол аадар бороо орох
одоо аюултай үзэгдлийн хэмжээнд аадар бор орох нэ. За бүр 1 цагийн дотор бас тийм тохиолдол байдаг. Зуны одоо энэ конвекцтэй үед тийм ээ. Яг нэг цагийн дотор 30 мм одоо бор аадар бороо одоо орох нөхцөл бүрдэх юм бол бид нэр аадар борооны өрсөлдсөн сэргийлэх мэдээ өгч жишээний. За температур нь 11 градусаас доош. За салхины хурдан 6 буюу түүнээс дээш байхад бороо орох нөхцөл байх юм бол бид нэр хүүтэн бор орох нь нэгэсэндээ салхитай жоо хүүтэн тий зуны нөхцөлд 10-аас доош гэдэг чинь хүүтэн шүү дээ тий. Энэ үед бор орох юм бол хүүтэн бор орохны мал ноосолцсон байх юм бол мал осох эрсдэлтэй байна. Одоо хүүтэн борооны аюултай үзэгдэл ажиглах гэж байна шүү гэд бид ингээд сэрэмжлэх мэдээ өгдөг. Таны ярин дээр бас тодтогдоод хэлэхэд бид бас яг энэ удаагийн подкастаа одоо ингэ улирлал нь эхэлсэн тийм ээ. Одоо ингэ зуны улирал эхэлсэн байна. Аюулт амралт зугаалгын цаг эхэлсэн байна. Энэ өдрүүдэд одоо таны төрөний хэлсэн нөгөө бороонуудын төрлүүд за яаж бид нэр бас ойлгох хэрэгтэй вэ гэдэг энэ зүйл дээр бас сэрэмжлүүлэг мэдээллүүдийг түлхүү бас хүргэхийг хичээсэн байгаа. Тэгээд үргэлжлүүлээд асуухад бол одоо ингээд хит халалтууд үргэлжилж байна л да тийм их нутгаар хит халалт үргэлжилж байна. За үүнээс үүдэлтэй гинтийн одоо нөгөө сэрэмжлүүлэг бороонууд ороод тий гинтийн үерүүд ингээд бий болоод байна. Энэ ер нь юутай холбоотой? Хэд бол ингээд 6 сарын сүүлээр нэлээд ингээд одоо халаад эхэлдэг шүү дээ тий. Тэгээд ингээд маш их халаад хуурайшилтай нар гараад тэгэхээр нөгөө одоо миний дээр хэлгээр бид нар өглөө оройдоо нөгөө нэг агаар дээшээ агаар мандал өндрөөших агарын одоо температур тийм ээ салхины хурд ямар байна даралтыг одоо хэмждэг гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр агаар мандал өндрөөшөө хэр зэрэг тогтвортой байна, тогтворгүй байна гэдэг дээр бид нар анализ хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр агаар мандал өндрөөшөөд тогтворгүй төлөв байдалд байх юм бол босоо хөгжлийн үйл үүсээд их халалтаас хамаарат босоо хөгжлийн үйл үүсээд бүр ингээд тодорхой одоо хэмжээнд хүрээд тий бүр ингээд хөгжлийнхээ дээд шатанда хүрээд тэгээд буцаад газрын гадар нөгөө бороо аадар бороо асгараад хэсгэн зур газар тийм үү конвекцийн гаралтай үзэгдлүүд энэ тэнд ингээд ажиглагдаад аянга цахилгаантай тэгээд бас ингээд янз бүрийн нэршил учруулад байдаг тий. За энэ нь ер нь Монгол гэлтгүү сүүлийн жилүүдэд бид нэр угаасаа харж байгаа шүү дээ. Монгол гэлтгүү дэлхийд даяараа л ерөнхийдөө иймэрхүү байдал хаа сайгүй ажиглагдж байна. Энэ нь бас дэлхэрийн дулаалтай холбоотой одоо дэлхийн мөрцгийн одоо нөгөө хой таас байгаа одоо мөс маш ингээд одоо түүхэнд байхгүй хамгийн бага хэмжээндээ хүрсэн байна тийм үү. Тэгэхээр агаар мандал тэр хэмжээгээр ингээд ууршаад нөгөө чиглэг дулаан агаар хуримтлагдаад эргээд газрын гадаргаар буух юм нөхцөл бүрдээд байгаа мó гэж ер нь харагдаад байгаа. Сүүлийн жилүүдэд яг энэ хит дулаалтай холбоотой асуудал бас гарч ирсэн. Өнгөрсөн жил гэхэд хамгийн одоо дэлхийд гэхэд халуун жил байсан гэж бас бүртгэгдсэн тийм ээ. Энэ жилийн хувьд ер нь одоо ингээд хараад байхад нөхцөл байдал өөрчлөлтсөн таамаглал мэдээлэл байна уу? Тарын мэдээгээр бол бас тийм дулаан л гараад байгаа. Тэг дулаан байна гэдэг чинь бас тэгэл тий халалтай холбоотой төр зүрийн энэ тэн аадар бороо орох нөхцөл бол байгаа л гэсэн. Цагаагаар мэдээллийг тухай бүр та бүхэн аваач гэдэг. Яг үгээр 5 хоногийн өмнөх ч юм уу мэдээг харчаад одоо миний аялж яваа хөвсгөлч бороогүй байсан шүү дээ. Юу бороо ороод үер болчихоо гэдэг асуудал үүсгэдэг тий. Энэ чинь нөгөө таны төрөний хэлээд байгаагаар яаж өөрчлөгдөж болно гэдэг юм зүйл. Нөгөө талаасаа байгаль цаг уур дэлхийн дулаарл за тэгээд уур амьсгалын өөрчлөлт хүний буруутай үйл ажиллагаа ч гэдэг юм ингээ бүх зүйл бас ингээд шалтгаалаад байна л да. Гол шалтгааллах зүйлүүд бас юу вэ? Нийт тооцооснаас агаар мандалж одоо баруун хойноос зүүн урагшаа одоо шилжлэхдээ бид нэгээд яг ингээд прогнозлоод явж байгаа шүү дээ. Тэгэхэд яг одоо яг 2 хоногийн дараа буюу 72 цагийн өмнө болоод ирэхээр бас тэр чин бас ингээд зүгэл нь өөрчлөгддөг ч юм уу тухайн процесс эрчим нь одоо сулгадаг ч юм уу тийм үү одоо дандаа хурд хунс нь илүү ороод арай одоо тоол багтаж арай хурд хунс багтаа болоод орож ирээд тэгээд зарим нь бол яг тухайн процесс нь арай эрчимшээд илүү хурд хунс орох нөхцөл бүрдээд тэгээд нөгөө байхгүй байсан бороо чин гараад ирдэг ч юм уу тийм болохоор ер нь хугацаа ер нь өдөр болгоно мэдээнүүд ингээд апдейт хийж шинэ мэдээллийг л авч явах хэрэгтэй. Ерөөд ингээд хараад байхад Монгол улсад ч гэлтгүү дэлхийн улс орнуудад бас хит халтууд үргэлжилж байна. Аадар бороонууд орж байна. Үүнээс үүдэлтэй бас үерийн аюулууд байна. Гол усны аюулууд байна гэдээ маш ингээд аюулууд бол хаанал байна л да. Гэхдээ хүм болгон үнийг өрсөн сэргийлээд тий түүнийг зөв ойлгоод мэдээлэлтэй байх нь л их чухал харагдаад байна. Одоо энэ яг өршлөн мэдээ, ялангуяа сэрэмжлүүлэг мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ ямар учиртай вэ тийм үү? Энийг ажил амьдралдаа хэрэгжүүлээд одоо онцгой байдлаас бол одоо болшгүй эрхлээс сэргийлж дандаа яаж яадаг шүү дээ. Манай мэдээг аваад ийм болох ч шүү тийм уу? Тэгээд явах юм бол хүн болгон дор өрнө хариуцлагатай байх юм бол
одоо болзошгүй эрхлээ сэрэмжтэй байж улс нийгэм болон өөртөө тийм ээ одоо ямар нэгэн эрсдэл гарахаас бол хамгаалж чадна шүү дээ. Тэгэхээр хүмүүс заримдаа тэгдэжтэй дандаа л би бороор их аюултай болох ч нэгээ зарлаад байна гэд тэр чинь ингээд тухайн нөхцөл нь бүрдсэн учраас мэрэгжлийн байгууллага одоо их бороо орох одоо аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч орох нь байна шүү. Сэрэмжлүүлж байна гэд ингээд мэдээд хэлээд байгаа шүү дээ. Яг энэ цаг ууртай холбоотой аюултай үзэгдэл ослын тавал жил ирэх тусам нэмэгдэж байна л да. Бүр зарим шин тутамд үүсэж гарч ирж байгаа ийм нөхцөл байдлыг бий болгоод байгаа хгүй. Энд дэр нэг зүйл хэлэхэд бид хоёулаа түрүү нөгөө ингээд бороогүй байжгаад гинт бороо орчлоо гэдэг чинь харин эсэргээр аюултай хэмжээнд хүрэн шүү гэд нөгөө тухайн цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд ингээд аюулын хэмжээнд биш энгийн хэмжээнийг өнгөрчих тохиолдлууд хүртэл гардаг шүү дээ. Тэгэхээр тэр бас харилцан хамаарал адилхан байна уу? Байна. Бас одоо бид нар ингээд хитрхи тухайн процессыг одоо илүү үнэлээд бас тэгтээ бид нар бас магадгүй бас аюул гамшиг учирч байх гэж бас тухайн процессыг хитрхи бас үнэлээд одоо сэрэмжлүүлэг мэдээ зарласан байхад яг бидний ажиглалтан дээр нөгөө 30 мм бороо нь орж ирдгүү. Гэхдээ нөгөө бидний нөгөө ажиглалтын систем маш юм таруу учраас яг станц харуулгүй газар одоо хээр газар тийм ээ бороо ороод үер болох тохиолдол байна. Гэхдээ бид нар тэрийг бас нөгөө одоо яг тэр сэрэмжлүүлэг мэдээгээ дүгнэхдээ яг энэ станц дээр одоо 30 мм ороогүй юм чинь одоо энэ мэдээ маань ингээд яг ингээд таарч он чинь ингээд яасангүй гэж бас болохгүй. Яг тухайн үед тийм ээ ямар хаана ямар үер болсон ямар хохирол учирсан хохирол гарах юм бол тэрийг бол мэдээж цагаарын аюултай үзэгдэл ажиглагдсан гэж мэдээж үзнэ. Тэгэхээр манай газар нутгийн онцлог бас их нөлөөлдөг аль тал дээрээ. Дээрээс нь бас манай иргэд бас дахиад тавтаад хэлэхэд яг тухайн цаг үеийн нөхцөл байдлыг л тухайн цаг үед нь авч хэрэгжүүлэхгүй бол өмнөх урт хугацааны за магадгүй одоо таны харсан 5 хоногийн 3 хоногийн 2 хоногийн өмнөх магадгүй өглөө эрт босоод харсан цагаар хүртэл өөрчлөлт орох ийм процессыг байгаль дэлхийн өөрөө бий болгоод байна гэдгийг хэлэх хэрэгтэй юм тийм. Цаг уурын байгууллага яагаад мэдээлсэнгүй вэ гэдэг асуудал бас ингээд яригддаг аль нийгэмд бас одоо шүүмжил дагуулаад байдаг тийм. Тэгээ одоо огцом одоо өөрчлөлт юмнууд бас гараад байна л да. Одоо жишээ нь хүчтэй салхи бол нар одоо яг аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй байна. Нутгийн 30% салхины дундаж хурд 18-аас дээш хүрч салхилахгүй байна гэж үзээд одоо жишээ хаврын нөхцөл одоо аюултай үзэгдэл сэрэмжлэг мэдээ зарлаагүй байгаад байгаа шүү дээ. Тэгэхэд яг нөгөө бодит байдалд болохоор төрхөн зуурын хурд нь бүр ингээд 30 мөч гараа явчих нөхцөл өрчөөд байгаа хгүй юу тэр чинь. Тэгэхээр ингээд яалтчгүй бас ингээд болчоод болох нөхцөл болоод байлгүй яах вэ? Бидний амьдарч байгаа орчин за тэгээд магадгүй хэрэгжилж байгаа эд зүйлс байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа харилцаа тэгээд дээрэс нь бидний энэ мэдлэг мэдээлэлтэй холбоотойгоор үүсэлтэйгээр одоо болцсохгүй юм эрсдэлд орох тохиолдол бол алхам тутамд байгаа би болоод болцсон байна тийм ээ. Тийм учраас одоо таны түрүүний хэлдгэр энэ нөгөө цагаагаар мэдээллийг ойлгох, унших, магадгүй тайлбарлаж унших гэдэг зүйл бас байгаад байгаа юм тийм. Одоо шар байх юм бол ер нь анхааруулах төвшөнд байна гэсэн. Улбар шар байх юм бол бид нар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрвэ шүү, сэрэмжлүүлэх мэдээ зарлж байна. Улаан байх юм бол энэ бол цагаагаар гамшигт үзэгдэл болох ч шүү. Тийм ээ. Бид нар ингээд урьдчилан сэргийлэх мэдээ зарлж байна гэд ийм ялгаатай. Тэгэхээр би ингээд энэ үгээ ч гэсэн одоо ямар ч уйлрал те ямар ч одоо үзэгдэл дээр ер нь л бол улбар шар улаан болоод ирэх юм бол цагаагаар сэрэмжлүүлэг аюултай болон гамшигт үзэгдэл ажиглах нөхцөл бүрдсэн юм байна. Цагуурын байгууллага анхааруулж байна шүү гэж тухайн хүн аль бүс нутагт амьдарч байгаагаа анхаарад тийм ээ өөртөө хариуцлагатай байгаад тэр ямар байн 2-3 хоног болохгүй шүү дээ. Тухайн цаг мөчийг аюул сайн анхаарж аваад тухайн цаг мөчийг одоо өөрөө болон өөрөө бусдыг одоо тий болцсохгүй эртлээс сэрэмжлээ дур бүрнээ иргэн бүр хариуцлагатай байх юм бол гарах эрсдэл төдий хэмжээгээрээ буурах нөхцөл бүрднэ гэж ойлгож байгаа. Хавраар жишээлх юм бол 100 аймагуудад төмөр ихтэй тий. За тэгээ өнгөт баруун тишээ яваад ирэнгүүт шорон болон салхи шуурганы аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн одоо гэр байшин нурсан ийм үзэгдлүүд ажиглагдлаа. Тэнгүүд хоошоо яваад ирэнгүүт дулаан, бороотой, цастаач гэдэг юм уу тий. Ингээд нөгөө түрүүний таны хэлээр газар орны нөхцөл байдал бас өөрөө байгаад байгаа хгүй. Тэгэхээр нөгөө тухайн
аймаг орон нутагт амьдарж байгаа иргэдэд зориулсан бас мэдээлэл гардаг шүү дээ орон нутгуудын тий. Яг манай энэ төв дээр болохоор 21 аймгаа бичин тийм үү. Тэгээ Улаанбаатараа 7 дүүрэгтэйгээ ингээд 5 хоногоо бичдэг байна шүү дээ. Тэгэхээр 21 аймагт одоо 21 мэдээлэл үйлчилгээний хилтэс байна. 3-5 хүнтэй нислэгтэй аймагуд бол 5-6 хүний орон тоотой тийм үү. Тэгэхээр тэр хүмүүс юу хийх вэ гэхээр тухайн аймгийнхаа сумдын мэдээг бас 1-5 хоногоор гаргадаг, 10 хоногийн төлөө гаргадаг. Тэгэхээр тухайн аймгийн одоо цагуурийн одоо сайт руу орохоор бүх сумдынх нь мэдээнүүд ингээд 5 хоногоор ингээд яг пунктаар гарцсан байдаг. Тэгэхээр тэр хүмүүс бол сумдаа ингээд бичдэг гэсэн үг. Одоо зарим нь бол 20 хэдэн сумтай байгаа шүү дээ тий. Тэгээд сумдуудагаа ингээд бүр илүү найр өвчлөж бичнэ гэсэн. Одоо жишээ нь манайх бол одоо сэрэмжлүүлэг мэдээ гарах юм бол Хүсгэл аймгийн өмнөд хэсгээр их борооны орох нөхцөл бүрдлээс одоо их борооны сэрэмжлүүлэг мэдээ бичиж гэн гээл тий. Тэгэхэд Хүсгэл аймаг болохоор тэр газар нутгийнхаа онцлогийг мэддэг учраас одоо яг өмнөд аймаг Хүсгэлийн өмнө талаар бүх сумдаар нь орох эсвэл илүү найр өвчлээд одоо тэр сумдын нутгаар гээд илүү найр өвчлээд тэр аймгийнхаа сумдынхаа иргэдэд илүү сан нэрвчилж мэдээлэл бичиж мессеж өгүүлж тухайн сумд руу хандаж тийм ээ засаг дараа тамийн газруудтай холбогдож илүү ингээд онцгой адилтайгаа хамтраад боловсролчлаа сэрэмжлүүлээд одоо тэгээд явдаг байгаа гэсэн үг. Тий, альч газар руу аялж зугаалсан тий. Жишээлбэл тухайн орон нутгийнхаа очиж байгаа одоо аймгийнхаа тэгээд тэр дундаа очиж байгаа сумынхаа бүр багийнхаа мэдээллийг хүртэл цагуурын мэдээллийг яг тухайн цаг үед нь авах боломжтой байдгийм аа гэдэг мэдээлэл хэрэгтэй баг тий. Тэгээд тэндээс түрүүний таны хэлдгээр шар байна уу, улбар шар байна уу, улаан байна уу гэдгээс нь ялгаад аль их газараар халах нь, аль их газар бороод орох нь вэ гэдгийг ингээд уншиж сураад түүнийг амьдралдаа дадал болгочвол бас цагуур яагаад мэдээлэхгүй байна, би яагаад мэдсэнгүй гэдэг асуудал хүртэл танаас бас надаас шалтгаалдаг юм байна гэдгийг таны ярианаас ойлголоо. Тэгээд урилгыг маань хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За намжлаа.